Наадмын үеэр монголчууд ерөнхийдөө хоёр хуваагддаг. Нэг хэсэг нь байгалийн сайхныг зорин явж шаварт суудаг бол нөгөө хэсэг нь энэ залуу шиг өөрөө сахин үлддэг. Тэр анх найзуудаа та нар намайг үлдээгээд яаж явж чадаж байна гэж нулимс туслуулах шахам үлдсэн ч үнэндээ дотроо маш их баярлаж байлаа. Гэхдээ түүнээс өөр хинч ганцаардалтай ингэж их баярлдаггүй л байх. Тэр ихлээд өөртөө ганцхан аг үзчихэд босно доо гэж амласан. Дараа нь мэдээж энэ сизнийг л дуусгачих гэсэн ч одоо бол түүний хувьд бүх сизнийг дуусгахгүй л бол бүх зүйл утгагүй санагдах үе дээрээ иржээ. Энэ сериал дуусахгүй л бол наадам дуусахгүй шүү дээ. Зарим хүмүүс наадмаар хөдөө явж, бороонд норж, шумуулд идүүлэн байж амардаг бол харин зарим нь гэртээ үлдээд л өөрийнхөөрөө амардаг. Лүктэй Нади